2018 оны 11-12 дугаар сард гэр хорооллын иргэдэд тулгуурч буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор оролцоон тулгуурсан чанарын судалгааг явуулсан. Дос судалгаанд Чингэлтэй дүүргийн эсвэр хорооны нийт 72 өрхөөс ярилцлага авч асуудлуудыг нэгтгэсэн зураглал бий болгосон. Ярилцлагын үр дүнгээс харахад орчны бохирдол нөхөн жуулангийн асуудлууд хамгийн их давтагдж байсан бөгөөд эдгээр асуудлуудыг хөршийн харилцааг идэвхжүүлснээр тодорхой хэмжээнд шийдэх боломжтой харагдсан. 2019 оны 3 дугаар сарын 6-нд өмнөх судалгааны үр дүнг иргэдэд танилцуулах, хөршийн холбоог сайжруулах, иргэд өөрсдөө шийдэх боломжтой асуудлууд болон шийдлийг олох зорилгоор хөршийн болцоо чөлөөт уулзалтыг зохион байгуулсан. Хөршийн болцоо чөлөөт уулзалтанд тус хорооны 6 дугаар хэсгийн 25 иргэд хүрэлцэн ирсэн ба энэхүү чөлөөт уулзалтаар иргэдийг 5 баг болгон хувааж хөршүүд хамтран шийдэж чадах асуудлуудыг шийдэлтэй хамт дэвшүүлсэн юм. Уулзалтын төгсгөл баг бүр дэвшүүлсэн шийдлүүдээс зөвхөн нэгийг сонгон авч бодит ажил болгохоор зорьсон билээ. Одоо банк цэвэрлэж яа бид хоёр байраараа хамтраа хоёр гаргаад тэгээд хоёр график гаргаад дээрээ айл одоо 3 хоногийн зайтай нэг айл тэр нарийн гудмаа цэвэрлэж яа. Үйл угаацсан бол уудлаад хөлдөөгөө дээж болцсон ингээд бас нэг айл олох бас өөрсдөө концентрат биш удамжиндаа биш өөрсдөө чадах чинээр уудлаад бас хогондоо ачуулаад гэж ярьсан. Өнөөдөр бидний тулгамдаад байгаа асуудал нь яалж байхгүй хог угаатас нойлын асуудал. Өнөөдөр бас бидний хөршийн болцоо хүрэлцэн ирсэн баярлалаа гэж хэлмээр байна. Бас манай ингээд арга хэмжээнд маш идэвхтэй оролцож та бүхнийг бас бид нартай ингэ санал бодлоо хуваалцаж байгаа. Бас баярлалаа гэж хэлмээр байна. Хөршийн болцоо иргэдийн чөлөөт уулзалтаас дэвшүүлсэн шийдлээ баг бүр бодит ажил болгохоор хамтран ажиллаж эхэлсэн юм. Иргэд олон асуудлын хүнсний нэг нь орчны хог хаягдал байсан ба тус хорооны 6 дугаар хэсгийн Бенжамингийн 54-57 дугаар байрны иргэд байр хоорондын явган хүний нарийн годомжийг цэвэрлэхээр цэвэрлэгээний дэвтэр нээсэн билээ. Иргэд өөрсдөө санаачлан хэрэгжүүлж буй энэхүү цэвэрлэгийг 3 хоногт нэг удаа хийхээр төлөвлөсөн ба айлбар идэвхтэй оролцож байгаа юм. Энийг бол мэдээч хэрэг одоо тогтмолжуулаад бүр хэвшүүлчмээр байна. Өөртөө ингээд заавал дэвтэргүй те сэтгэлээрээ гараад цэвэрлждэг. Хогоо цэгцтэй хайчдаг. Тэгээд орчин сайхан бол бид нар ч гэсэн сайхан тутаад байна шүү дээ. Бүгдээрээ цэвэрлж байгаа. Аюугаа цэвэрлж байгаа тийм. Тэгээд аюу айтайхан болцсон байгаа манай тэр ярих. Нэг айхтар бөөгнөрсөн хаарсан архины шил, тамхины иш байгаад гэдэг болчиход байгаа байхгүй. Тэр нарийн гудч одоо баг гулж манай хашин цэвэрлэн болоод байгаа. Тийм нэрээ. Толонч нэрээ тийм байгаа шүү. Иргэдэд тулгуурч буй хамгийн чухал асуудлуудын нэг болох нөхөн жууланг сайжруулах зорилгоор нутгийн шийдэл төрийн бус байгууллагаас тус хорооны иргэдэд үн төлбөргүйгээр жорлонгоо өөрчлөлийн сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 9 10 дугаар хорооны иргэд болон хэсгийн ахлагч нар идэвхтэй оролцсон билээ. Гэр хорооллын иргэдэд олон асуудлууд тулгарч байна. Гэхдээ хамтарч чадвал бидэнд шийдэл ойрхон байна. Миний, таны, бидний оролцоо шийдлийг бий болгож чадна. Бидний оролцоод шийдэл